Шинэ сайжруулагдсан Фредигийн Fazbear пиццаны газар тавтай морил. Манай энэхүү шинэ ресторан маань өмнөх шиг хуучирсан роботуудаар хүүхдүүдийг айлгахаа болсон. Харин ч тэдний оронд бид шинээр та бүхэнд баяр баясгал төрөлхөд Toy Freddy, Toy Bonnie, Toy Chica-ба Mangel, Balloon Boy зэрэг баатруудтайгаар эргэн ирж байна. Манай шинэ баатрууд маань хүүхдэд тайртай, бас ээлтэй бөгөөд хамгийн сүүлийн царай данах технологиор тоноглогдож, гэмтэрийг толбогдсон хэн нэгэн муу этгээдийг тэр дорн л илрүүлэх тул бид та бүхэндээ аюулгүй хөгжин шоу үзүүлбэрүүдийг төлөвлөж байна. Юу л буруугаар эргвэжтэй тийм ээ. Та манай шинэ харуулын хуваар шөнийн ээлжинд ажиллаж, хяналтын камераар анхааралтай ажиглан юмс буруугаар ирэхээс хамгаалах хэрэгтэй. Таны өмнөх харуул шөнийн ээлжинд хүүхдэнүүд өөрийнх нь офс зарахыг оролдож байгаа талаар гомдол мэдүүлснээс хойш түүнийг өдрийн ээлж рүү шилжүүлсэн. Гэхдээ энэ танд ямар нэгэн аюул занал хийл байгаа гэсэн үг биш шүү. Мэдээж Fazbear пиццаны газар ямарваа нэгэн өхөл болоод мөчлсөн эрх холбоо хамаарлах болно. 1987 оны 11-р сар. Таны нэрийг Jeremy Fitzgerald гэдэг. Та шинээр Алдарт Фредигийн Fazbear пиццаны газар шөнийн харуулаар ажилд орвоо. Таны хийх ёстой ажил бол ресторан хаагцнаас хойших шөнийн хугацаанд хяналтын камераар рестораны эрхэм тойронг ажиллах билээ. Мөн шаардлагатай тохиолдолд ашиглах гарч идэм байгаа ч цэрэг нь хязгаартайг анхаараарай. Таны сууж буй харуулын өрөө бол тун онцгой бөгөөд баруун зүүн талд чинь бүр яг хүн эсвэл бүр түүнээс том зүйл багтах хэмжээний агаржуул полотой. Мөн урд чинь томоо харахгүй хонгил байгааг олж харж болно. Тэр бол манай рестораны маань төв хонгил юм шүү дээ. Хэрвээ ямар нэгэн байдлаар тань дээр хүүхдэнүүдний хүрээд ирэх юм бол Фредигийн хоосон толгойг өмсөх хэрэгтэй шүү. Ингэж яаж та тэднийг буцаан явуулна. Мөн пиццаны булан дах хөгжимт хайрцгийг байнга эргүүлж явах ёстойгоо битгий мартаарай. Одоо ингээд Five Nights at Freddy's тоглоомынхоо 2 дугаар хэсгийг эхлүүлцгээе. Эхний шөнө. За тэгээ эхний шөнийн ээлж янзын эхэлнэ. Баг зэрэг уйтгартай хэс тооцол та ихэндээ энэ ажил бол easy peasy мөнгө олох ажил мэт санагдана. Яг нь шөнө нойргүй унахаас бусдаар. Учир нь тэр сонин хүүхдүүдийг тооцвол энэ газар тийм чихэр айж имэгдэх зүйл байсангүй. Камерад та цаг үргэлж шалгаж ажиглаж явах хэрэгтэй бөгөөд тэ хүүхдүүдээ эргүүлж тойрон харж ийш тийш хөдлөх хэсгийг сайдаар анхаарай гэж компаниас бүр тусгайлан захиж илж ясныг та эргэн саналаа. Мөн энэ тэнэг Фредигийн хоосон толгой яг юунд хэрэгтэй гэж. Энд дотор ороод байхад амьсгалж болохгүй, тэглэж удаан өмсөл бараг л хорвоогоос мэжих хэвтэй гэсэн бодлоод таны толгойд тэр эргэлзээр. Харин гинэд утастай урлаа. Харилцаарын цаанч хэнийг бичигдсэн дуулайтай зүйл сонсогдож эхэллээ. Байна уу? Зуны шинэ ажилдаа тавтай морил. Би өнөөдөр чамтай эхний 7 хоног тохиолдож болцшгүй хэдийдэн зүйлсийн талаар бас дээрэс нь хэдийн мэйл жөхөр залгаж байна. Ямар ч тач эхлээд энд өмнө байсан хуучин газрын талаарх тэр эвгүй цойронуудыг мартах хэрэгтэй шүү. Зарим хүмүүс одоо хүртэл компанийн талаар сөрөг сэтгэлдэлтэй байгаа. Гэвч тэр хуучин ресторан ч бүр айл дэвнгарын юм. Тэгээж Fazbear Entertainment бол гэр бүлийн зугаа цэнгэл. Тэр тусмаа тэдгээр гэр бүлийн аюулгүй байдал маш ихээр анхаарал тавьдаг газар шүү. Манай компани шинээр гаргасан робот төгөлтөнүүдээр маш их хөрөнгө зарцуулж шинэ царай таних систем, хөдөлгөөнийг сайжруулах мэт олон зүйлсийг нэмэлтээр суулгасан. Бас өдрийн цагаар чамаагүй чөлөөтэй ийш тийш явахыг зөвшөөрдөг болсон. Гайхалтай биш гэж үү? Тэ хамгийн чухал нь тэд бүгдээрээ энэ тэрэгний мэдээллийн сандах хүүхэд хүчирхийлэгчдийн царайг таних системтэй. Тийм болохоор тэдний имэйлийн санаас ч болоод мэдчихнэ. За тэр ч яах вэ? Хэд хэд шинжлэгдэж сайжруулагдсан ч баг зэргийн асуудлууд байгаа гэдгийг хэлье. Чи бол энэ ээлжин дээр ажиллаж буй 2 дахь харуул. Эхний залуу 7 хоногоо дуусгасан робот төгөлтөнүүд талаар маш олон гомдол мэдүүлсэн. Тэрнээс түүнийг өдрийн ээлж рүү шилжүүлсэн байгаа. Түүний мэдүүлсэн зүйлс нь хүүхдэнүүд шөнө ийш тийш холхилдож харуулын өрөөрөө орж хийг завдж яах гэж хэлсэн. Гэхдээ тэр бол боломжгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ ресторан дэлхийд дээр хамгийн аюулгүй газруудын нэг. Хэдийгээр манай инженерүүд хүүхдэнүүдэд яг юу нөлөөлөд тэгж алхаад байгааг мэдэж чадахгүй байгаач тэд нэг тийм шөнийн горимын сайн тохируулж өгөөгүй юм шиг ингэж хэлсэн. Тийм учраас тэд эргэн тойрон чимээгүй болчоор өөртөө буруу өрөөнд байна гэж бодоод хүнтэй өрөө олохыг хичээгээд чиний өрөөнд ирээд байгаамаа. Тиймээс би чамд төр зүрэн гэж хэлж болохоор шийдлүүдийг хэлж өгье. Эхлээд пиццаны булантай хөгжим тайрцгийг алсаас удирдах болохоор тохируулсан байгаа. Ийм тэсэг хугацааны дараа түүний дахин эргүүлж дуургаж явах ёстой шүү. Ингэж ээж тэдний нэгийг чи хөдөлгөөнгүй байлгаж чадна. Бусад хүүхдүүдийг аргалахад тийм ч хэцүү биш ээ. Тэд чамайг нэг тийм өмсгөлгүй робот арга гэсэн гэж бодоод өөрсдийнхөө өмсгөлүүдийнхээ нэгийг өмсөх гэж оролдоно. Тийм болохоор би чамд Фредигийн хоосон толгойг өгсөн. Хэрв цааталж ороод ирвэл хүснээр удаан өмсөрэй. Тэгэхээр л яваад өгчих болохоор нэг санаа зовдох юм байхгүй. Мөн чи манай барилгын дизайныг анзаарсан бах. Уг нь өрөөгээд байгаа мөртлөө ямар ч хаалгагүй байгааз. Гэтэ хаалгагүй ч гэсэн чамд гарч идэм байгаа шүү залуу минь. Тийм болохоор харанхуй болно гэж битээ. Чин гарч идэн гэж цэнгийн дуусан ч барилгын тоог бол тасарна гэсэн юм байхгүй шүү. За тэгээд гэрлээр энэ тентийг сайн тусгаж чараад камераасаа нүдээ салгалгүй байж байгаарэ. Нөгөөдөл чи ороод ирэл гяс бага өмсөөрэй. Хөгжим тайрцгийг дуурахаа битгий мартаарай. Чамтай ярилцах таатай байлаа. Маргааш ирнэ. За ингэж манай уртудаа яриач нэг дууслаа шүү. Түүний ийхүү чайлшиж явах хойгоор тэдний сануулснаарч хүүхдэнүүд хөдөлгөөнд ороод эхэллээ. Ер нь нөхдөө дүүрийн 2 цаг хүртэл айгүй аятайхан байцснаа л гинт хөдөлгөөнд ороод эхэлж байгаа. Бас хажуугаар нөгөө гайтай том агаржуултын холоноос нь үе үйл балбах чимээ сонсогдноо. За тэгээ удалгүй нөгөө нөхдүүд нэг нэгээр үзэгдээд эхэллээ шүү дээ. Эхлээд та тэдний нэг их тоосонгүй. Харин удаачгүй цаадуулчин тань руу нэг нэгээрээ зүгэлж эхэллээ. Ялангуяа тэд тань руу агаржуултын хоолоогоор дамжуулан дайрахыг олдож байлаа. Энэ өнөр нөхдүүд ер нь яаж орж ирдэг тухай гэлс яриад өгчээ. За өмнөх тоглоомтой харьцуулахад тань 5 шөнийн турш алдсах 4 биш 11 робот төгөлтэй байгаа. Тэгэхээр нөхдүүд ер нь өөр өөрийн зан характер арашинтай, зарим нь бол бүр үнэн бүтгөө гараад шүү. Ер нь эхнээс нь нэрлээд явчих.
За ихэн дурдсанаар тэр аимшигын царайтай робот төгөлтөнүүдийг Toy Bonnie, Toy Freddy, Toy Chica, Mangle гэх шинээр бүтээсэн роботуудаар сольжээ. Бас The Puppet, Balloon Boy зэрэг чин дөрүүд гарч ирсэн ба эдгээр дээр нэмээд Буучин Бууны угархаа бараг сэг шахуу болцгоосон Freddy, Bonnie, Chica, Foxy ба Golden Freddy гэд 10-аас олон роботод зөвхөн таныг алах гэж дайрах нэ. Puppet-ийн хувьд бусдаас арай ялгаатай бөгөөд тэр тань руу шууд дайрахгүй ч та хэрэг хөгжмийн харцыг дуурахгүй бол шууд өсөж гарч ирээд таныг аална штэ. Тэгээ тэр болгоноос нь бултаж гарна гэдэг бол бас л их ухаан, гарын урууны хурц хаардагдах зүйл шүү. Эхлээд шинэ нөхдүүдийн үлгөөнийг ярьж өгье. Toy Bonnie тайзнаас үдшилгэний өрөө 3, үдшилгэний өрөө 4, тэгээ буцаад үдшилгэний өрөө 2 руу яваад тэндээс шууд таны баруун талын агаржуулалтын олоогоор орж ирнэ. Toy Freddy маань уг нь гол дүр боловч тийм аюултай биш. Түүний хөдлөлт зарчим нь маш энгийн. Тэр эхлээд тайзнаас толгомын бүс, тэгээ шууд таны уртлын хонгил дээр очдог. Тийм учраас Toy Freddy тулаа гараад ирвэл шууд толгоогоо зүгээрэй. Toy Chica-гийн хувьд нэг онцгой юм байхгүй. Тайзнаас төв танхим, үдшилгийн өрөө 4, тэг шууд таны уртлын шилэн танхим. Эсвэл зүүн агаржуулалтын олооноос бас орж ирдэ шүү. Тэгээ Puppet гэж шинэ хөвгөлтэй маань болохоор пиццаны булангийн өгжим тайрцыг тоглуулчлаа бол айлтгүй. Balloon Boy бол таныг алахгүй. Тэгээ таны гарч идэнгийн тань батарейг хусдаг. Ингэснээр бус нь орж ирээд таныг пойлох нь no problem болж байгаа шүү дээ. Тиймээс энэ зөвүүн бацкны сайн арж авахгүй болохгүй шүү. Гэтэл таны зүүн талын агаржуулалтын олооноос гараад ирнэ шүү дээ. Mangle-гээ сайжруулсан Foxy болохоор хаагуурлал явна. Тиймээс Freddy-гийн толгойг өмсөхдөө бэлэн байгаарэ. За дарин өмнөх толгой маань одод. Эхлээд хамгийн зөв нь Foxy. Та багтай баггүй хамаагүй усан штэ. Эхлээд үйлчлэгээний өрөөнөөс хөдөлдөг ба шууд ширлээ таны урд талын танхим гараад ирнэ. Та байнга өөрийнхөө урдаа харанхуй танхим руу гэрэл тусгаж явахгүй бол нэг л мэтгэд аль нэг үнсийг л үсрээл ална штэ бас. Bonnie маань өхөртөн царайгаа алдсан. Ер нь ягаад өмнөх ангид маань ийм сэгэлсэн юм шиг харагдаад байна гэхээр шинэ робот хөвгөлтэй ирсэн зургаар нөхдүүдийг ер нь задаргаанд явуулж илтээ. Тэгэд ингээд хэсэг нь тастаж авсан байгаа. Гэтэл гандан буурахгүй гэдэг зарчмаар Bonnie дөрмийн дагуу хамгийн түрүүнд үйлчлэгээний өрөөнөөс гарах ба шууд төв танхим орж тэндээсээ хоёр чиглэлээр явдаг. Эхнийх нь шууд таны урд гарч ирнэ. Нөх нь үйлчлэгээний өрөө нэгээр ороод зүүн талын агаржуулалтын олооноос гарч ирдэг байгаа шүү. За тэгээд гараад ирэнгүүт нь паниктэлгүй гис толгоогоо өглөөрэй. За одоо харин Chica. Манай KFC маань үйлчлэгээний өрөөнөөс үйлчлэгээ өрөө 4, дараа нь үйлчлэгээ өрөө 2. Тэгээд тэндээсээ баруун агаржуулалтын олоогоор дамжиж орж ирдэг. За Freddy. Манай од штэ ясал. Робот хөлтөнүүдийн мафийн тоглоогч. Гэтэл ер нь өмнөх шиг аюултай бишээ. Бас үнэн залах болохоор энэ удаа тань руу богино замаар ойртох болно. Үйлчлэгээний өрөөнөөс шууд төв танхим, үйлчлэгээний өрөө 1, тэгээд таны урд. Харин Golden Freddy-гийн хувьд өмнөх тоглоом дээр ер нь нээх үзэгдэж харагддаг байсан ч одоо бол өөр шүү. Хизээ хаана яаж гарч ирэх нь тодорхойгүй. Гинтл гараад ирдэг болохоор болгоомжтойгаарай. За ингээд манай дайснуудын талаар хэрэг өндөрлөж байна. Одоо харин буцаад эхний шин дээр очие. Тоглоом дээр нэг шин үргэлжлэх хугацааны хувьд тоглоомын 1 цаг 1 минут 10 секунд байдаг бол нэг шинэ ойролцоогоор 7 минут орчим үргэлжлэдэг. Эхний шин таны анхаарах ёстой гол роботод бол шинэ гарууд байгаа шүү. Нэр тоглоом эхлэхийн өмнө ийм нэг систем гардаг. Та эхний шин дээр өгчвөл мини геймийн нэгэнд идэвчтэйгээ. За харин энийг сүлдэн дэлгэрэнгүй ярьж буй. За хоёр дахь шин. Шинэ ажлын хоёр дахь шин боллоо. Ажилгүй байх нь хэцүү, ажилтай байх бүр хэцүү. Энэ тохиолдолд таныг ажил дээр чи алхахыг оролдож ивэл штэ. Ямар жис 25 хүний ээлжээр ажиллаж байгаа штэ. Манай бро уцны залууч дөрмийн дагуу залгалаа. Бро, эхний шинэ давна гэж хэлээ зү. Одоо чийч бүр улам сурамгаа олчлоо доо. Өнөөдөр чам тэр арын өрөөнд байгаа хуучны эдэн загварын талаар ярьж өгөө. Наад бол чи өмнөх газараас хамт цуг ирсэн юм аа. Одоо л зүгээр л задаргаанд ашигладаг. Тэгэхэд өгөнд тэдний зүгээр л засах гэж байсан боловч сүүлдээ шин юм нэмсээр хагаад цайрн болиё гэд өөр роботоор орлуулсан юм. Яагаад гэвэл чи мэдэн зү. Тэд нар нэлийн царай тусмаатай байсан. Бас тэр үнэрийн нэ. Бурхан минь амар. Тийм учраас компани тэднийг орхиод шин чиглэлээр явахаар болж өмнөх роботуудыг арай аятайхан царай тустай роботоор сольсон. Ер нь л хуучны эдэнд бараг л алхаж чадахгүй байх хэвээр. Тэгээд тэд нэр алхаад эхлүүл нөгөө толгойгоо өмсөд даргалаарэ. Би ч уг нь хуучны эдэнд дуртай байсан л та. Чи Foxy-г мэднэ зү. Нэрээ Foxy гэснээс Foxy дээр нөгөө нь толгой өмсдөг арга маань ажиллах хэсгийг мэдэхгүй байна. Ямар нэгэн шалтгаанаар тэр хөдлөөд эхлүүл зүгээр гарч идэнгээр нэг сайхан гэрэл малзуулаад аваарай. Хуучны модулууд нь хурц гэрэл мэдрэг гэдэг аа. Ингэж тэдний системээ дахин ачаалуулдаг юм шиг. За тэгээд хүчим тайрцгаа мартваа. Маргааш залгая. Бай. За нөхдөд 2 цагаас хөдөлж эхэллээ дээ. Энэ шүний хамгийн гол дайсан бол Foxy холно. Би өөрөө тэртээ 2014 оны өвөл орцны гадаа найзтайгаа тоглож хата Foxy-гоос олж уцаа шийдчихсэн гээл бод. Тийм учраас Foxy битэр ер нь л эртний бифтэй ааш. Бүр харахаар л зэвүү өрөөд идэв.
Ер нь бол Foxy-г яг яаж ажилтгийг сайн мэдж авахгүй л хэцүү л дээ. Гол нь гараад ирэнгүүт нь тогтмол гэрлээ тусгаж явах хэрэгтэй. Харин энэ тал дээр нэг асуудал гарч ирнэ. Balloon Boy. Үн хамгийн хорон нь боловч хамгийн зэвэн гар. Миний өмнө дурджсэн тал нь таныг алахгүй ч гарч идэнгээ батарей авсан штэ. Тиймээс түүнээс болгоомжлоорой. За тэгээ та ч алаан болж нэг юм 2 дахь шүнийг давбаа. Нэр энэ шүн ч гэсэн нэг нь нууцлах сцен байдаг аа. За 3 дахь шүнж боллоо шүү. Таач би юу н хаана ороод ирэх гэж баг зэрэг харамсч магадгүй. Тэгээд нэгэнд л хэлүүлсэн хэмжээ дуусахаас үр яхах лээ. Энэ шүнийг утасны брогийн дуудлага хэлүүлнэ. Зав дайжгүй юу бро? Би чамд ямар ч асуудал гарахгүй гэж хэлсэн штэ. Foxy танхимд гарч ирсэн үү? Бараг л үгүй хаа та. Зүгээр л асуусан юм аа. Би чамд Foxy миний хамгийн дуртай найсан гэж хэлсэн штэ. Тэд нар өмнө нь Foxy дахиад хийх гэж нэг үзсэн л та. Учир нь өмнөх зааврын дэндүү амар гэж бодсон. Тэгэд хүн харахад арай дайжгүй болгоод хүүхдийн хэсэг тавьсан л та. Яг хүүхэд цаадуулаад ээжээ гээд. Гэтэ явахтай хүүхдүүдэлийн болохоор жоохон бодийн хөдлөд эвдэ тайсан гэж байгаа. Тийм болохоор ч манай ажилтнууд бараг ээлж болгоны дараа Foxy-г ахаад эвлүүлээд тавьдаг гэсэн. Тэгээ нэг л өдөр тэхээ болчихсон. Манай ажилтнууд түүнийг гэхдээ мангл гэж дууддээ шүү. Өнөөдөр явахаас өмнө нэг зүйлийг чамд хэлэх гэсэн. Чи ойр хитэн нэг сонжигтэй сууяар өнөс сонссон байж магадгүй. Тэд нар бол зүгээр л ойр хавийн хитэн дэлгүүрийн хүмүүс дэмий хоосон хов яриа шүү. Энэ хувьд ямар нэг юм нэлээд юу ч болсон бай манай компанитай огт хамааралгүй зүйлс гэдгийг чанд хэлэх гэсэн юм аа. Тийм болохоор түн цатааралгүй толгоогоо амар байлга. Тэд бол зүгээр л хитэн хүмүүс ашиг хийх гэсэн ховж өнөөс өөр юу ч биш. Манай өдрийн харуул нэрээ өнөөдөр ямар нэг зэжигтэй зүйл тохиолоогүй гэж мэдээлсэн шүү. Тиймээс эднийг ресторан нэг хүртэл сайн анзаарч байгаарай. Яг цаг боллоо өнгөрмэ гэж хэлээд брогийн яриач дуслаа. 3 дахь шөнө 1 цаг хүртэл ерөнхийдөө бүх зүйлс нам тавин байна. Тэ нөгөө нэг хөгжим тайрцгаа сайн дуургаж байгаарай. Дуурахгүй бол яах вэ гэж юу? Бас нэрээ Foxy. Модуракийг сайн аржилахгүй болохгүй штэ. Өнөө шөнө бол өмнөх шөнөдийн удаа жаахан хүндэх холны идэх хараарай. Golden Freddy-гээс бусад бүх хүүхдэнүүд өнөө шөнө таны өөрөөр сэлгүүцэж таач баг зэрэг завгүй байх болно шүү. Balloon Boy өнөө шөнө Foxy юм уу The Puppet хоёроос илүүтэй аюултай байх болно гэдгээс анхаараад аваарай. Бусдаар бол өнөө л алддаг замаараа та өнөө шөнийг даван гарах болно. Мөн 3 дахь шөнө жахан стен гарч ирнэ. За 4 дахь шөнө. Өнөөдөр гүрийгэд маргааш гүрийчих юм бол уг нь цалингаа аваад зат шавуудах гэдэг. Өнөө шөнийн үед Mangle, The Puppet, Toy Bonnie, Balloon Boy нар нь ер нь намж юм байна шүү. Харин хуучин бууны уурханууд бол халтар царайд Freddy, Bonnie, Chica, Foxy дөрөв маань божигнуулнаа. Энэ үедэр хөгжим тайрцаг маань нэлийн хурдан дуусахад бол танаас олон үйлдэлийг зэрэг хийх ур чадвар шаардах болно. Тийм мэдээж манай утасны бро. За 4 дахь өдөр бро би чамайг тэсэд гарныг хэлсэн штэ. Тэгэхээр би чамд зарим нэгэн шинэ мэдээд болох гэсэн юм аа. Энд нэг мөрдлөг явж байгаа. Тэгээ бид нэр хэд хоногоос хаагдаж магадгүй юм шиг байна. Би сайн хэлж мэдэхгүй л дээ. Тэгээ сонор сэрэмж илүүдгүй гэсэн үднээс чамд дуулгаж байгаа юм шүү. Fazbear Entertainment ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэдгийг мэдүүлсээр л байгаа. Иймэрхүү зүйлүүд заримдаа тохиолддог л. Энэ бүхэн хэд хоногт дуусчихлохоор чи нөгөө хэдээ сайн хараад байж байгаарай. Чамд хэл дуулганаа. Нэрээ дахиад нэг юм. Өнөө шинэ робот хөглөнүүд рүү шууд битгий хараарай. Яг тэгэл царай дэх системтэй холбоотой зарим нэг гэмтэл гарсан юм шиг байна. Бас дээрэс нь тэд ойрын үед нэлийн сонин авир гарах болсон. Бүр ажилтнууд руу хүртэл дайрсан гээл бод. Тэд нар хүүхдүүдтэй зүгээр эдэгч том хүмүүс харахаар л сонин болоод байдیں۔ За тэгээ сайн гүрийгээрээ энэ бүхний чид аваад гарнаа амжилт гэж хэлээд дуудлага дуслаа. Бидний өнөө шөнийн хамгийн ихээр анхаарал татах зүйлс бол яагаад роботууд өдрийн цагаар том хүмүүсрөө сонжигтай авирлах болсон бэ? Мөн царай танах систем яагаад өвдөрсөн бэ? Гэх мэт маш олон асуултууд өнөө шөний давхтай зэрэгцээд танд гарсан байж болох юм. Тийм болохоор та хэд маань бичлэгээ төвчээртэй үзээрэй. Учир нь бид дараа нь бүхнийг тайлбарлаж өгөх болно. Нэрээ шөнийн баахан сцен.
За 5 дахь шөнө. Та ч өөрийн авахал цамбаагаар энэ хүртэл тэслээ шүү. Одоо ганцхан шөнө л үлдлээ. Мэдээж сүүлийн шөнө учраас өнөө орой бол хамгийн хүнд нах болно. Golden Freddy-гээс бусад тоглолтууд өнөө шөнө маш идэвхтэй ахыг санаарай. Тэд ч таны өрөөгөр орч гарч өгнө штэ. За харин энэ үеэр манай хайр утасны брамаан залах болно. Бано хөөх чичтэй сайн ажиллаж шүү. Өнөө шин тэдний сайн ажиглахыг хичээгээрэй. Миний ойлгосноор тэд барилгыг битүүмжилж байгаа. Хинч гарч эсвэл орж болохгүй. Ялангуяа өмнөх ажилтнууд. Бид нар бүх зүйлийг зохицуулаад дуусгаар чамайг өдрийн ээлж рүү шилжүүлэх болно. Яг тэгвэл өдрийн ээлжинд ажиллах хоорондоо гарсан болохоор бидэнд одоогор чиний ээлжинд ажиллах хүн алга байна. Бас дээрэс нь бид энэ рестораны өмнөх эзэнтэй холбоо барих гэж оролдож байгаа. Өмнөх нэрэн заац юу байлаа да? Фред Бэрийн гэр бүлийн зоогийн газар илүүтэй нэг тиймэрхүү л нэртэйсэн. Тэг хэдэн жилийн турш хаалтайсэн. Гэтэ бид хин нэг олж чадна гэдэгт эргэлзэж байна. За тэсэрээ. Одоо ганцхан шүнийг даваад гарахад олон штэ. Түүний ярианаас бид удахгүй ресторан хаагдах жааг олж мэдлээ. Бас өдрийн ээлжинд ажиллаж байсан хүн яг хэн байсан бэ? Бидний мэдж байгаагаар тэр таныг ажилд орохоос өмнө чөнөөр ажилдаг байсан шүү дээ. Бас яагаад өмнөх ажилтнуудыг оруулахгүй гэсэн бэ? Энэ тоглоомын үйл явдлын талаарх асуултууд тэрний дотроос уран гаргахын зэрэгцээ өнөө оройч та нөгөөдөлтэйгээ жинхэнэ үзэж гарах болно. Тэгэж нэг машуу өглөө болж та ч өөрийн цалингаа хүлээж ав. $100 50 цент. Ингэж 5 шүнийг давснаар та үндсэн тоглоомыг дуусгаж агаад нэмэлтээр хүндрүүлсэн 6 ба 7, 8 дугаар шөнүүд бас бий. Гэтэ тэднийг төр орхиж одоо харин тоглоомын үйл явдлын талаарх зарим нэгэн зүйлс хариулт өгье. Ингэхдээ бид тоглоом дээр дурдсан бүхэл мэдээллүүдийг дурдж сүүлд нь нэгтгэн тайлбарлаж өгнө. Five Nights at Freddy's 2 тоглоом маань он цагийн хувьд 1-р ангиасаа 6 жилийн өмнө буюу 1987 онд үрж байгаа. Яаж мэдж болох вэ гэхээр эхний ангид утасны залуу робот хүүхдүүдийг өмнө нь өдрийн цагаар чөлөөтэй явж болдог гэсэн гэж дурдж байсан. Харин энэ тоглоом дээр тэр робот хүүхдүүдийг өдрийн цагаар чөлөөтэй явж болохыг зөвшөөрсөн гэж хэлдэг. Эндээс 2 дугаар анги маань эхний ангиас өмнөх үед гэдгийг баталж байгаа. За тэгээд Жереми шөнийн цагаар ажиллаж эхэлснээс хойш робот хүүхдүүд манд бага зэрэг догшин авирлж эхлэх болж үйлчлэлж буй том өмсөр дайрах болсон байдаг. 6 дахь өдөр буюу 6 дахь шөнө Жереми буцаж ирээд ажиллаж байх үеэр утасны залуу ахин залгадаг ба Жеремиг чи юугаа яаж байгаа юм бэ? На ресторан чи хаагдсныг мэдээгүй мүү? Учир нь хин нэгэн өмсгөлүүдийн нэгийг ашигласан ба хаагдахаас өмнө сүүлийн арга хэмжээ олох хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэхээр болсон тухай хэлдэг. Утасны залууч дуудлага дуусахаас өмнө ресторан буцаж нэгдэхэд Жеремиг орлож чөнөөр ажиллах болсон талаар хэлж маргааш өглөө төрсөн өдрийн үеэр Жеремиг арын өрөөнөөс шаргал өмсгөлүүдийн нэгийг өмсөд хүүхдүүдийн ажил зогсоод ямар нэгэн муу болохоос сэргийлэх хэрэгтэй гэж хэлв. Яагад гэвэл хүүхдүүдийн аль нь чивийн ажиллахаа болсон учраас тэр шүү дээ. Та бүхэн санаж байгаа бол 1987 онд нэгэн осол болсон тухай дурдж байсан. Тэгвэл түүний талаарх 2 таамаглалуудыг та бүхэнд ярьж өгье. Эхнийх нь 1-р анги дээр Фреддид битгий өрөөмийг сануулгах хонгол дотор байдаг. Яагаад тийм дүрм гаргасан учрыг магадгүй 2-р анги дээр хин нэгэн Фреддид хүрэн тархиа хаахаа зүйлс учраас байж болно хэмээн сонирхогч фэнүүд үздэг. Өөр нэгэн байж болох таамаг нь Жереми тэр өдөр төрсөн өдрийн баярт өмсгөлүүдийн өмсгөн оролцох үеэр Мангл гинт гарч ирээд түүнөр дайрсан байж болох тухай таамаг. Учир нь тоглоом дээр Мангл таньур дайрахтаа тааз нараас амаа ангаж яг хатгах байгаа юм шиг үлдээдэг. Тиймээс Мангл Жеремиг хараад том хүн учраас түүнөр ингэж гинт дайрсан байж магадгүй шүү дээ. Ийм л учраас 1987 онд ресторан роботуудын нэг хүний хазар хэмтээснээс болоод нэмээд бас хүүхэд алуусан тухай мөртлөөс болоод хаагдсан байж болно. Учир нь аль хэдийн энэ үед цагдаагийн газраас ресторанд ажилладаг хэн нэгэн алуурчин байж болно хэмээн шалгаж эхэлсэн ш. Та тоглоомыг тоглож эхлснээс хойш хөгжим тарцыг байнга дургаж пабд гэх робот хүүхдээс өөрийгөө хамгаалж байсан да. Хэрэг та гинет пабдад алуулвал Go Foxy Go хэмээх нэртэй нэгэн мини гейм рүү шижиж очих болно. Ер нь тоглоомыг тоглож байхдаа алуулвал нэг 4 мини гейм байгаа гэж өмнө хэлжсэн да. Одоо тэгэл тэдгээрийг тайлбарлаж өгье. 4 мини гейм дотор Foxy-гоос гадна Take Cake to the Children, Give Gifts, Give Life зэрэг тоглоомд байдаг. Go Foxy Go дээр та Foxy-гийн дүрээ тоглохоо далайн нэрмжтэй булангаас гүн өсрөн гарч ирэхэд хүүхдээ таныг баярлан ухтаж авдаг. Гэтэл сүүлийн гүйлтэн дээр нэгэн үл мэдэгдэх Чернелийн ягаан өнгөтэй залуу зогсож идэг ба Foxy гүн гарахад хүүхдүүд бүгд алуусан байдаг. 5 хүүхэд ч дээ. Энэ бол тэр Чернелийн ягаан өнгөтэй залуу хүүхдүүдийг хороосон гэсэн үг юм. Ингэж бид алуурчнаа анхудаа олж харах болно. Дараагийн тоглоом буюу Take Cake to the Children тоглоом дээр та Фреддигийн дүрээ тоглох ба нийт 6 хүүхдэд билет тарааж өгнө. Энэ үед нэгэн хүүхэд хаалганы гадаа зогсоод уйлж байгаа нь харагддаг бөгөөд удалгүй Чернелийн ягаан залуу машиндаа гараад түүнийг ч хороодог. Ингэж явцвар компьютерийн ойлгоогоор тэднийг авар гэсэн үгийг үсгэлж хэлж байгаа нь сонсогддог. Give Gifts, Give Life мини гейм дээр та паптын дүрээр тоглодог бөгөөд 4 өгсөн хүүхдийн цогцны урд эхлээд бэлэг тавьж дараа нь тэдэн нэг нэгээр нь Фредди, Бонни, Чика, Фоксигийн өмсгөлүүдийг өмсгдөг. Хамгийн сүүлийн Saved мини гейм дээр та Фреддигийн дүрээр тоглодог бөгөөд папд даган ресторан дотор явах бөгөөд ингэхдээ та зарим өрөөний болон тохойд хүүхдүүдийн цогцос цус зэргийг харах ба ингэснээр тоглоом дуусдаг. За энэ бүхнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр 1987 онд манай алуурчин Фред Бэрийн пиццаны газарт ажилладаг байсан тухай юм. Тэгж ажил тэр роботуудад хурж ресторан дотор чөлөөтэй явж байсан аж. Тэгээ тэг зураа маш олон хүүхдүүдийг алж тэдний сүнс робот хүүхдүүдэд хоригдсан байна. Эсвэл тэдний цогцыг хүүхдийн дотор ч нуусан байж болох юм. Учир нь 1-р анги дээр тэднийг цэвэрлээгүй нилээд удсан мөн муухай үнэртэй юм утсан залууд урддаг да.
Хамгийн гол нь роботууд хүүхдүүд алуулж байгааг мэдчихсэн бөгөөд тэдэнд туслахыг оролцсон ч чадаагүй. Фредигийн мини гейм дээр хүртэл Puppet эсвэл Фредиг дагуулсан явж мөн өгсөн хүүхдүүдэд бэлээ өгдөг. Магадгүй Puppet ч тэдний цогцыг хүүхлээ дотор хийсэн гэсэн үг байж болно. Эсвэл тэдэнд дахин амьдрал бэлгэлсэн. За тэгээд хүүхдүүдийн сүнс роботуудад хоригдсны дараагаар өөртөө алуурчныг хайж өшөө авахыг хичээх бөгөөд ингээдээ өөртөө харсан том хүн болгоноор дайрч ирсэн хэрэг. Яаж яагаад алуурч мань өөрөө шөнийн ээлжинд ажилладаг байсан ба Жерми шөнийн ээлжинд ажиллаж эхлэх үед роботууд түүнийг алуурчин юм бодож алахыг заадаж эхэлсэн байж магадгүй. Бас уг шалтгаанаас үүдээд тэд том хүнээр дайрдаг байсан байж болох юм. Иймээс утасны залуугийн тэд чамд робот төвц өмсүүлэхийг оролдог гэж хэлдэг нь худлаа хийж таарах нэ. Тэд зөвхөн өшөө авахыг л хүссэн. Харин ресторан энэ бүгдийг мэдчихсэн ч бүгдийг нууж оронд нь роботуудад шинээр царай таниулах систем сурлуулан хүүхдүүдийг хамгаалахыг оролджээ. Гэвч алуурчин маань 4 дахь шөнө түүнийг эвдэж хайдаг. Бас өмсгөлүүдийн нэгийг ашигласан байдаг. Тоглоомын төгсгөлд рестораны битүүмжилж өмнө нь ашиглаж байсан энийг ч хамаагүй бутсан эрхийг хоригддаг бөгөөд энэ үед цагдаа нар аль хэдийн алуурчин дотор ажиллаж байсныг мэдсэн байж болох юм аа. Ингээд ресторан чагдаж 1993 онд буцан нэгдэж манай 1-р ангийн үйл явдал эхэлнэ. За энэ хүрээд энэ бичлэг маань өндөрлж байна. Та бүхэн лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Комментуудыг бүгдийг нь уншиж байгаа шүү.